Сүүлийн жилүүдэд манай орны эрчүүд муу нэр хүндтэй болсон гэхэд хэлцдэхгүй. Эрчүүдийн дунд арх тамхины зохисгүй хэрэглэнээс үүдэж, зүрх судасны архаг өвчин, бүх төрлийн хот хавдрууд энэ дундаа илгэний хот хавдар болон амиа орлох явдал ихээр гарах болсон. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн нас барал залуужиж байгааг их тооцоо байгаа. Энэ мэдээж арх тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, нийгмийн стресс зэргээс үүдэлтэй. Өнөөдөр болж байгаа өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн үйлчлэгийг ард иргэдэд хүргэдэг бүхий шатны эмнэлгүүд зөвлөгөө өгөх, зарим онцлогоог үнгүй үзүүлэхийн зэрэгцээ холбогдох гарын авлагуудыг мөн тарааж байсан юм а. Энэ үеэр иргэд нэг доороос эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авч байгаадаа сэтгэл хангалуун байсан бөгөөд эрчүүд уртаараа л үүсгэн, артинын даралтаа үзүүлэн, сахарын шинжилгээ болон бусад үйлчлэгээ зөвлөгөөнүүдийг их л идэвхтэй сонсож харагдсан юм а. За ингээд ажиглаад ингээд зогсож явахдаа өнөөдөр болж байгаа зэргийн баярын үйл ажиллагааг хараа зогсож явахд бол зөвхөн эрчүүдтэй биш бүх ард түмдэл эрүүл мэндийн талаас үйлчлж байгаа юм шиг харагдчихна л да. Сурчлагаа ингээд байнга явуулаад одоо хүний эрүүл сайн сайхны төлөө одоо ингэж байнга ингэж явж байгаас л би хүсэж байна. Хүн мэдүүштэй юмнууд бас хэлж лээ. Хэлүүлж ямар ч ойлголт авлаа. Энэ хорт хавдрын талаар ихэд элэг мод юу н арх тамиг хэрэглүүд одоо хүнд яад нөлөөдөг, ургад яад нөлөөдөг гэх юм шиг энэ хэсэг газраас яваад одоо ийшээ явах гэдэг зогсож байна. Чачана. Энэ сайхан баярын өдөр одоо энд хүрэлцэн нэрж ярилцлагч одоо их баяртай байна. Энд борлогүй яг энэ харин их сайхан зөв зохион байгуулалттай ажил явуулж байна. Энд баярлаа гэж хэлмээр байна. Үнэндээ алхам тутам таарладаг эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй адил эрчүүдийн эрүүл мэндэд анхаарсан эмнэлэг үйлчлэгээний газар бараг алгаа. Иймэрхүү зөвлөгөөг олон хийхийг иргэд уриалж ирсэн юм. Эрүүл мэндийн яамнаас явуулсан эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр нэртэй өдөрлөг нь цаг үе явуулсан сайхан үйл явдал болж өнгөрлөө.